За одоогоор бол нийслэлийн 7 дүүргийн бага ангийн сургалтыг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр цахимд шилжүүлж 1-5 дугаар ангийнхан цахимаар хичээллэж байна. За гэтэл зарим хувийн сургууль давтлага нэрээр танхимаар хичээлсэн зөрчил гаргасан байна. За мөн УИЦ сургууль танхимаар хичээллэж байгаа. За тиймээс төрийн шийдвэр хүрсэн дээрээ ялгаатай хэрэгждэг бодит баримтыг бид сурвалжлаа. NTV телевизээс яваа юм. Танах одоо улсын хэмжээнд нөгөө бага ангийг хичээлэхгүй байх шийдвэр гаргасан шүү дээ. Танах хичээлж байгаа маань тэр талаар тодруулах. Манайх ч хувийн сургууль шүү дээ. За үзэгчдээ бид нийслэлийн ерөнхий боловсролын УИЦ сургуулиас мэдээлэл хүргэж байна. УИЦ сургуулийн бага ангид 600 гаруй хүүхэд сурдаг. Яг одоо хичээл танхимаар үргэлжилж байгаа юм байна. Энэ талаар сургалтын менежерээс тодруулахад бол нийт эцэг эхчүүдийн 95% нь танхимаар хичээллэхийг хүлээн зөвшөөрсөн. Нөгөө талаас эрс энгийн үетэй адилхан буюу бараг 100 орчим хувьтай байгаа учраас танхимаар хичээллэж байгаа гэдэг тайлбар хэлж байгаа. Мөн үүнээс гадна одоо бага ангийн хичээлийг 8 цаг ордог байсан бол 4 цаг, 6 цаг ордог байсан бол 3 цаг болгож хичээлийн цагийг багасгасан гэх тайлбарыг өгч байна. Эцэг эхчүүдээс ерөөс санал аваагүй. Ямар нэгэн онлайнаар хичээлэхгүй, танхимаар хичээлэхгүй гэдэг санал аваагүй. Тусгалтын сайтын уг нь энэ одоо тавигдсан журмыг ингээд онлайнаар авах юм уу гэд асуухад бол онлайнаар авахгүй, цахимгүй авахгүй тэгээд танхимаараа орно гэдгээл тавьсан. Эхнэр одоо бас манай хүүхдүүд бол ийм их нөө ханаад манад том хурц халуурж яах юм бол хэцүү л байна. Ерөөсөн онлайн цахим боллоо гэхэд ерөөсөн онлайн цахим болж үзээгүй шүү дээ. Юу танхимаараа л ордог. Ерөөс ямар нэг улсаас авч байгаа юм хэрэгжүүлдэггүй. УИЦ сургууль танхимаар хичээллэхдээ эцэг эхчүүдээс санал аваагүй, авах ч ёсгүй юм а. Хувийн сургуулиуд энэ мэт танхимаар хичээллэж төрөөс гаргасан шийдвэрийг уландаа гიშгэх тохиолдол нэг бусудаа гарчээ. Тухайлбал Улаанбаатар элит сургууль өчигдөр танхимаар хичээллэж байсныг цахим болгосон байна. Мөн боловсролын сайдын шийдвэрийг дур мэдэн зөрчиж танхимаар хичээллэж байгаа сургуулиудад боловсролын хяналтын байцаагч ажиллаж зөрчлийн хэрэгнээ цаашлаад торгуулийн арга хэмжээ авах хуулийн зохицуулалтаа гэлээ. Сайдын тушаалаар өмчийн хэлбэр харгалзахгүйгээр заасан учраас бид нэр өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдрөөс эхлээд ерөнхийдөө бүх ерөнхий улсын сургуулиудын удирдлагуудад холбогдох чиглэлийг бол хүргэж танилцуулсан байгаа дүүргийн боловсролын хэлцүүдээр дамжуулаад. За тэгээд яг өчигдрөөс эхлээд бол зарим нэг сургууль дээр бол ганц нэг гомдол ирсэн. За энэ тохиолдолд бол бид нэр тухайн дүүргийн боловсролын хэлц болон манайхаас боловсролын хяналтын байцаагч нарыг тухайн сургууль дээр ажилуулж за сургалтын үйл ажиллагааг сайдын тушаалыг мөрдүүлж сургалтын үйл ажиллагааг нь цахим хэлбэрлэлөөр шилжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна. УИЦ сургууль дээр нийслэлийн боловсролын газраас байцаагч ажиллаж танхимаар хичээллэх үүрэг өгч маргааш хэрэгжилтийг шалгахаар болжээ. Боловсролын сайдын цахимаар хичээллэх шийдвэр нь улсын хувийн сургууль гэж ялгаагүй бүх сургууль адил тэгш мөрдөхөөр заасан. Харин дээрх шийдвэрийг мөрдөхгүй байгаа сургуулийн талаарх мэдээллийг нийслэлийн боловсролын газарт мэдэгдэх боломжтой юм а.